Өндөр гэгэнд бол бас айлтгсан. Таны одоо сан сүргийн тамга хийх хэрэгтэй байна. Ямар ч үдвэрстэй хийвэл зохих вэ гэсэн чинь нааш тамга хий гэж. Тэр нааш гэж үгийг би мэдэхгүй шүү дээ гэд одоо Монгол хүмүүс хэлдэг. Тэр наадах чинь одоо яг төвдөр бол 4.10 гэсэн үг юм аа. За тэгээд монголоор бол 4.10 гэдэг маань ямар утгатай юм гэхээр 10-ыг ингээд өөр хооронд нь үзүүрээр нийлүүлээд тавихаар дундаа нэг нүдтэй тэгээд эргэн тойрон 4 нүдтэй ийм одоогийн нэг 5 нүдэн гэж нэрлээд байгаа. Тэр тамгыг бол зохиож хэлсэн байгаа. Тэгээд тэр цагаас хойш өндөр гэгэний сан сүрэг бол дандаа ийм 4.10 тамгатай буюу одоо 5 нүдэн тамгатай тийм мал хой байх юм бол өндөр гэгэний сангийн сүрэг байна гэж таньдаг. Тэрч байтугай миний одоо олж мэдснээр бол өнөөдөр богд хааны музейд байж байгаа. Богд нарын нөгөө өмсгөл хоргой тоногтой. Тэр баримтгны одоо тэр сугалтан дандаа товчных нь нөгөө синжинд дандаа юм 5 нүдэн буюу 4.10-тай тийм тэмдгэн сугалтанд байдаг. Тэр баримтгнийхэн дээгүүр бол энэ тэнд бас дандаа тэр 4.10-тай тамгнууд бол байж идэм юм. Тэгэхээр энэ бол яг богд гэгээ маань өөрөө санал болгож зохиосон ийм тэмдэг байгаамаа.